За сайн байцгаана уу, та бүхэндээ одоо ирээдүйг бүтээгч гэж нэрлэгддэг. За бидний цаг үеийн хамгийн сонирхолтой хүний тухай нэг дууцыг дэлгэж байгаа. Тэгэхээр Elon Musk бол нэгэн зэрэг хэд хэдэн авраг компани удирдах, сансрын бужин хөргөж, цахилгаан машин үйлдвэрлэж, за тэр байтугай хүний сэрхэн чип суулгах тухай бодож за хэрэгжүүлж чаддаг одоо үнэхээр сонирхолтой бас гайхалтай хүн. Тэр түүнийг бид хит их ажилдаг магадгүй робчиг эсвэл зүгээр гоц ухаантай гэж бол боддог. Гэхдээ түүний амжилтын жинхэнэ нууц нь юундаа байдаг вэ гэхээр саяны хэлсэн зүйлс юм бол аялын ч бол биш. Үнэндээ бол түүнийг энэ бүх амжилтанд хүргэсэн хамгийн гол нууц зэвсэг нь бол хүн бүрийн анзаараад байдгүй, сайн мэдэхгүй тэр дотоод сэтгэлгээнийх нь нэг өвөрмөц арга барил нуугдаж байдаг. Тэгэхээр тэр нууцыг өнөөдөр амьдралынх нь ямар дадлуудтай холбон уялдаж өнөөдөр амжилтанд хүрсэн байдаг талаар бол ярилцъя. Тэгэхээр хэдүүлээ Elon Musk-ын тархи руу өнгөөгөөд үзье л да тий. Бид хэвчлэн одоо амжилтынхаа шаргуу хөдөлмөр эсвэл аз гэж боддог байж магадгүй. Гэхдээ Musk-ийн хувьд бол аль нь ч биш. Тэр яг амжилтыг одоо физикийн хувь шиг тодорхой зүйл гэж боддог. Түүний сэтгэлгээний суурь нь бол анхдагч зарчим буюу альва зүйлийг одоо хамгийн үндсэн үнэнээр нь задлаж шинжлэх аргад бол тулгуурладаг. За үүнийг энгийнээр хэлэх юм бол хүмүүс одоо амьдралдаа альва зүйлэн нэгэн асуудлыг шийдэхдээ те жишээгээр бодох аргыг бол ашигладаг штэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмнө хийчихсэн хүмүүсийн жишээгээс санаа авч хүмүүс ингэж хийж байсан бол би ч гэсэн ингэж хийх юм байна ч юм уу, ингэж хийх ёстой юм байна гэж боддог. Жишээлх юм бол манай өрсөлдөгч машиныг ингэж хийсэн юм байна, бид тэгвэл үүнийг сайжруулад гаргая гэх мэтээр боддог л доо. Тэгэхээр энэ бол тогооч бол жор харж хоол хийж байгаатай адилхан үйлдэл. Жорнд юу вэ? Түүгээр нь хийн гэсэн үг. Харин Elon Musk-ийн хувьд бол арай өөр, жор харж хийдэг тогооч биш, хоол хийдэг тогооч биш ахна шүү дээ, тий. Тэр илүү магадгүй хүнсний бүтээгдэхүүний химийн бүтцийг судалж, сошин амт зохиотыг яг хиймчгэл сэтгэдэг байж болох юм. Тэгэхээр энэний тод жишээ нь юу вэ гэхээр SpaceX компани байгуулсан түүхтэй холбож ярил илүү ойлгомжтой болох бах. За түүх нь үнэхээр сонирхолтой шүү дээ, тий. Анх тэрээр ангар гариг руу хулган нийлгээх санаатай байсан. За үүндээ зориулж одоо пуучин худалдаж авахаар Оросыг зорьсон байдаг шүү дээ, тий. За Оросд түүнд мэдээж хэрэг өндөр үнээр пуучин санал болгосон. За Маскын хувьд бол тэр үнэн нь хэтэрхий үнэтэй байсан болохоор худалдаж авч чадаагүй. За жирийн хүн байсан бол бодвол за пуучин гэдэг чинь ер нь үнэтэй идэв юм байна. Бидний мөрөөдөл бүтэхгүй гэж бодоод магадгүй бууж өгөх байсан бах. Ягаад гэвэл нөгөө нэг жишээгээр боддог аргаар бол хүн за болохгүй юм байна гэж бодох магадлал өндөртэй шүү дээ, тий. Харин Маск бусас дамдаа бол онгоцон суугаад нөгөө нэг анхдагч зарчмаар бодож сэтгэдэг аргаа бол ашигласан. Тэр өөрөөсөө ингэж асуусан байгаа. За пуучин ер нь юунаас бүтдэг гэж асууж хариулт нь бол олсон тий. Мөн хариулт нь юу вэ гэхээр хөнгөн цагаан, титан, зис, нүр зүрхчийн шингэн материал гэх мэтчлэн түүхийн эдийн талаар, материалуудын талаар мэдээлэлтэй болсон гэсэн үг. За тэгвэл эндгээр материалууд нь дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй байдаг вэ гэж бас тооцоолж үзсэн. За тэгээ ингэж юмыг үндсээр нь үнэн бодит тооцоо баримттай судалж үтсний үндсэн дээр бол тэрээр хамаагүй хямд өртгөөр пуучин бүтээх боломжтой байна гэдгийг бол олж мэдсэн. Тэгээд пуучингаа өөрсдөө бүтээе гэж шийдсэн байдаг тийм. Тэгэхээр энэ нь бол бидэнд юу хэлж байгаа вэ гэхээр ингэж л хийдэг юм гэсэн уламжлалт хандлагаар бол аливаа зүйлийг хүлээж авахгүй, харин үүний үндсэн үнэн нь хаана байна, юу вэ гэж ухаж ойлгодогт байгаа юм. Одоо түүний ажиллах арга барил буюу өдөр тутмынхын дадлын талаар хэдүүлээ илүү дэлгэрэнгүй яриа. Тэгэхээр хүмүүс түүнийг 7 хоногт хэдэн зуун цаг ажилладаг гэж ярьдаг. Гэхдээ зүгээр ширээний ард зугаад цаг өнгөрөх бодиттой үр дүн гаргах хоёр чинь шал өөр шүү дээ, тий. За Маскын нэг сонирхолтой дадал нь юу вэ гэхээр тэр өөрийнхөө цагийг 5 минутын хэсгүүдэд хувааж төлөвлөдөг байгаа. Энэ нь үнэхээр галзуу сонсогдож магадгүй. Гэхдээ бид ихэвчлэн бол өвдөөс хойш тайлангаа биш нэг хич бүд бүтэн 3 цагийн нэг ажилд зориулдаг хүмүүс шүү дээ, тий. Гэтэл Маскын хувьд бол өдөр нь 5 минутаар хэмжигддэг маш нарийн хуваартай байдаг гэсэн үг. За ягаад ингэдэг вэ гэхээр тэр цагийг ингэж жижиглэж хуваах нь хүнийг байнга яарч, байнга төвлөрч, за хорон бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хүргэдэг гэж үздэг юм байна. Ийм шахуу хуваартай хүн чинь одоо хэрэггүй уулзалт үр дүнгүй ярианд бол цаг үрэх боломжгүй шүү дээ, тий. Түүний хувьд бол өдөрийн одоо хоолоо идэхдээ ажлын мэйлүүдэд багцалж хариулдаг, цаг хугацааг одоо маш их үнэлдэг байх нь байна. Тэгэхэд энд нэг хүмүүсийн бас тэр бүр мэддэггүй нэг зүйл нь юу вэ гэхээр нэг чухал дагдал байдаг. Тэгэхээр тэр нь сөрөг сүмжийг бол итгэвтэй хайх тэр дагдал юм билээ. Ихэнх одоо удирдагч бизнесмэнүүд бол ер нь бол магтаал сонсох дуртай шүү дээ, тий. Бүтээгдэхүүн нь сайн байна гэсэн үгийг сонсох бол дуртай. Харин Elon Musk-ийн хувьд бол үүний эсрэг байд юм билээ. Жишээлх юм бол машиных нь яг юу муу байна гэж асуудаг. За зүгээр нэг асуугаад өнгөрөхгүй бүр шаарддаг. Ягаад гэвэл алдаа дутагдaltaл шүмжлэл гэдэг бол одоо тухайн бүтээгдэхүүнийг сайжруулах цор ганц түлхүүр гэдгийг тэр мэддэм байна. За хэрвээ нэгэн түнд энэ машин төгс болжээ гэж хэлэх юм бол тэр бол баярлахгүй нэ. За төгс зүйл
бол байдгүй. Харин олж хараагүй алдаал гэж байдаг гэж боддог гэсэн үг. Тиймээс тэр одоо өөрийнхөө эго буюу бие тоох үзлийг дарж оронд нь одоо үннийг сонсохыг илүүд үздэг байх нэ. Магадгүй энэ дадлан түүнийг одоо бусдаас төрүүлж хөгжихэд нь тусалдаг юм байна гэж би бол бодсон. За түүний менежментийн арга барил нь ч гэсэн их сонирхолтой. За энгийн компаниуд бол шат дамжлага гэж зүйл бол байдаг штэ тий. Жирийн инженер бол захиралтайгаа уулзахын тулд эхлээд ахлагтай ялан дараа нь менежертэй за тэгэл хилцээний дараадач компьютер дамжиж хэлсээр байгаад цаг хугацаа алдаад мэдээлэл нь гаждаг. Харин Маскын хувьд бол тэдний компанид бол мэдээлэл чөлөөтэй урсгах ёстой гэсэн дүрм үйлчлэлт юм байлаа. Хэрвээ тухайн асуудлыг шийдэхэд бол жирийн ажилтан өөр хилцээний дараатай эсвэл масктай өөртөө шууд ярих хэрэгтэй юм бол хэнийг ч дамжихгүйгээр шууд ярих хэрэгтэй байд юм байлаа. За тэр асуудлыг шийдэхэд одоо саад болж байгаа альваа дүрм журмыг зөрчиж болно. Харин асуудлыг шийдэхгүй байж болохгүй гэж үздэгт энэ дүрмийнх нь одоо утга учир нь байгаа юм байлаа. Тэгэхээр энэ түүний компаниг одоо илүү хурдтай, илүү уян хатан болгодог гол хүчин зүйл нь гэж ойлгож болохоор байгаа юм. За түүний бас сүүлийн үед хамгийн их баримталж байгаа 5 алхмын алгоритм гэж нэг зүйл байд юм байлээ. Энэ нь юу вэ гэхээр альваг бүтээх төр үйлдвэрлэх үйл явцыг хурдсгах түүний нууц жорно гэж хэлж болно. За эхний алхам нь юу гэдэг вэ гэхээр шаардлагыг эргэлзээтэй болгох гэж. Өөрөөр хэлбэл хин нэгний ялангуяа ухаантай хүн танд ямар нэгэн шаардлага тавьсан гэж үзэх юм бол буруу байж магадгүй шүү. Заавал шалгах ёстой гэж үздэг юм байлээ. За тэгвэл хоёр дахь алхам нь юу вэ гэхээр устгах гэж байгаа. Хэрв тухайн эд анги эсвэл үйл явц үнэхээр хэрэггүй бол шууд хас гэж үздэг юм байлээ. Устгах нь шүү дээ тий. Хүмүүс одоо ихэвчлэн яаж игээд байлгаж бай хэрэг болж магадгүй гэж боддог ч гэсэн Маскын хувьд бол хэрв дараа нь хассан зүйлээ буцааж нэмэх шаардлага гарахгүй байгаа бол та хангалттай зоригтой устгаж чадаагүй байна гэсэн үг гэж хэлдэг юм байлээ. Гурав дахь алхам нь болохоор хэлбэрчлэх гэж байгаа. Зөвхөн хэрэггүй зүйлсийг одоо хаяж устгасныхаа дараа л үлдснийг нь сайжруулна гэж. Хэрв дөрөв дэх алхам нь болохоор хурдсгах гэж байгаа шүү дээ тий. 5 дахь алхам нь болохоор автоматжуулах. За энэчнээс яаж харах вэ гэхээр хүмүүс эхлээд автоматжуулахыг хийх гэж оролдоод байдаг алдаа гаргадаг юм байлээ. Хэрэггүй зүйлийг автоматжуулна гэдэг бол хамгийн тэнэг хэрэг гэж Tesla үздэг. Тэдний компани одоо модель 3 машиныг үйлдвэрлэх үед бол хит их автоматжуулж хийх гэж оролдоод бүтлгүүцсэн юм байлээ. Тэгээд одоо өөрснийх нь энэ сүүлийн үед гаргаж байгаа 5 алхмын алгоритм бол мөрдөж хэрэгэлдэг болсон юм байлээ. Тэгэхээр хүн роботоос илүү байж болохыг дутан үнэлжээ гэж алдаагаа хүлээн зөвшөөрч байсан удаатай юм байлээ. Одоо тэгвэл хэдүүлээ сэтгэлгээнийх нь нэг гайхалтай талыг нь олж харъя л та тий. Эл нь болохоор айдастай бол нүур тулах чадвар чухал гэж үздэг. Хүмүүс түүнийг бол айдасгүй байх гэж боддог. Гэхдээ үнэндээ тэр ч бас мэдээж хэрэг айдаг. SpaceX, Tesla зэрэг компаниг эхлэж байхдаа бол амжилтанд хүрнэ гэдэгтээ бол итгэхгүй байсан. Тэр бүр би энэ хоёр компанид ампуурах магадлал 90% гэж бодож байсан гэж ярьсан юм билээ. Тэгвэл яагаад ихлүүлсэн юм бэ гэвэл энд түүний сэтгэлгээний ялгаа нь гарч ирж байгаа. Хэрв хийж байгаа зүйл чинь хангалттай чухал юм бол амжилтанд хүрэх магадлал бага байсан ч гэсэн хийх хэрэгтэй гэж үздэгт одоо сэтгэлгээнийх нь ялгаа нь байгаа. Жинийн хүмүүс бол бүтггүй байхаа гэж бодоод эхэлдэгч тэр бүтэхгүй байхаа гэж бодсныхаа дахаараа бол эхэлдэгчгүй тал байдаг шүү дээ тий. Харин Элон Маскын хувьд бол бүтггүй байж магадгүй. Гэхдээ энэ хүн төрөлхтөнд хэрэгтэй учраас би оролдоод үзье гэж бодсон тал ялгаа нь байгаа юм. Тэгэхээр энэ бол айдасгүй байх тухай биш харин зорилго нь айдсаас нь илүү том байсан учраас хийж чадсан, оролцсон гэсэн үгэлдээ. За тэгэхээр түүний бас суралцах арга барилын талаар бас энд дурдахгүй байж огтхонч болохгүй. За Маск бол яг мод шиг суралцдаг гэж өөрөө тайлбарлаж байсан. Үүнийг бол мэдлэгийн мод гэж нэрлэдэг байгаа юм билээ. Ихэнх хүмүүс мэдлэгийг навч шиг цуглуулдаг, салбар бүрээс нь жоохон мэдээлэл аваад хооронд нь холбож чаддаггүй. Харин Маск ихлээд их бий болон бүдүүн мөчрүүд буюу тухайн шинжилгээ ухааны хамгийн үндсэн суур зарчмуудыг нь маш сайн ойлгож авдаг. За физикийн хууль, математикийн дүрм гэх мэт. Тэгэхээр суурь нь батбөх болсон цагт бол тэр нарийн ширийн жижиг зүйлс буюу навч шиг нь судалж эхэлдэг гэсэн үг байх нь байна. Ингэснээр тэр пуужингийн инженерчлэл, хиймэл оюухан, машины үйлдвэрлэл гээл огт өөр салбаруудыг хооронд нь холбож нэг салбарын мэдлэгийг нөгөөд нь ашиглаж чаддаг юм байна л та. Жишээ нь тэр пуужин ихтэй ашигласан хөнгөн бөгөөд батбөх материалын мэдлэгээ Tesla машины их бие хийхдээ ашигласан байгаа юм. Тэгэхээр энэ нь мэдлэгийг зүгээр нэг чэйжлэх биш гүн гүнзгий ойлгож хөрвүүлэн ашиглах чадвар гэж ойлгож болох нэ. Түүний амьдралын хэм маягаас бидний авч болох бас нэг сургамж нь юу вэ гэхээр урсгалыг таслахгүй байх зарчим юм байлээ. За тэр усанд орж байхдаа ч бие засаж байхдаа ч тархин амраадаггүй гэдэг. За мэдээж энэ эрүүл мэндэд тийм сайн биш байж магадгүй ч гэсэн түүний хувьд бол асуудлыг шийдэх явц нь нэгэнт ихэлсэн л бол түүнийг дуусгах хүртлээр
магадгүй одоо бодсоор байдаг гэсэн үг. За тэр бол асуудлыг тархиндах дайсан гэж хардаг бөгөөд тэр дайсныг ялах хүртлээр сэтгэл нь амардаггүй гэсэн үг. Тиймээс тэр үйлдвэрийн шалан дээр унтаж ажилчтайгаа мөр зэрэгцэн зогсож чаддаг байх нь шүү дээ, тий. Тэр зүгээр нэг дарга биш, тэр асуудал шийдэгч. Тийм учраас ажилтаасаа надтай уулзах гэж бүү цаг алдаа. Хэрвээ чи асуудлыг шийдэж байгаа бол чиний зөв гэсэн эрхчлөөг нь олгодох нь одоо түүний багийнхны маш өндөр хариуцлагатай болгож чаддаг нэг үйлдэл юм байгаа юм. За ингээ энэ бүгдийг эцэст дүгнэж хэлгээд юу вэ гэхээр Elon Musk-ийн амжилтын нууц бол ижид бол биш. Энэ бол зүгээр сэтгэлгээний өөр хэм маяг гэдгийг бол та бүхэн ойлгосон баг. Тэр бидэнд хайрцагнаас гадуур сэтгэх гэж бол хэлээгүй. Хайрцаг гэж ерөөсөө харин байхгүй гэдгийг бол илүү ойлгуулсан. За түүхээс бол бид нар юу сурч болох вэ гэхээр бусдыг дуурайх хэрэггүй, асуудлын уг үндэс рүү өнгөж өөрийнхөө шийдлийг олох хэрэгтэй байна гэдгийг бол ойлгосон байх. Хоёрдугаард бол ер нь өөрийгөө шүмтлэхээс бүү харин ч алдаагаа эрт олж харсандаа баярл гэдгийг бол хэлж байгааг бол бид ойлголоо шүү дээ, тий. Гуравдугаард бол бид юу ойлгож болох вэ гэхээр цаг хугацаа бол гэдэг бол хамгийн үнэтэй нөөц юм байна. Хорон мөч бүрийг бол очин утгатай өнгөрүүлэх хэрэгтэй байна гэдгийг бол ойлголоо. Дөрөвдүгээрт нь бол том зорилго тавьж түүнийхээ төлөө эрсдэл гаргахаас бүү гэдгийг бол Elon Musk бидэнд бол өөрийнхөө амьдралын түүхээр бол ойлгуулж чадсан. За ийм байгаагүй бол магадгүй Маск пуужин бүтээгч чадахгүй байсан бах тий. Өнөөдөр тулгараад байгаа ажлынхаа асуудлыг эсвэл хүмүүсийн амьдралын зорилгыг анхдах зарчмаараа харж яг юу чухал вэ гэдгийг ялгаж салгаж чадах юм бол бид нар бол бидний амьдрал ч гэсэн гайхалтай өөрчлөлтүүд гарахыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр та ч гэсэн өөрийнхөө амьдралд байгаа энэ асуудлуудыг хүмүүс үнийг яаж шийддэг вэ гэдэг өнцгөөс биш, харин анхдагч тэр зарчим дээр тулгуурлаж асуудлын хамгийн үнэн юу вэ гэдгийг асуугаад нэг үзээрэй. За энэ видео таалагдсан бол манай сувгийг дагаж лайк, комментээ үлдээгээрэй. За дараагийн сэдв хүртэл дугаар хүртэл түр баяртай.